За сайн байна уу? Winterbaby дөнгөж нэвтрэхэд компани зүгээс үйлчлэгийн нөхцөлөд танилцуулсан зөвшөөрөх хэсгийн цонх гарч ирнэ. Та манай компанийн нөхцөлтэй танилцаад хэвээ зөвшөөрж байгаа бол зөвшөөрч байна гэдгийг даарна. Тэгснээс цааш явах хэрэгтэй болно. Нэг удаа гарч ирнэ. За Winterbaby-д нэвтрэж орох үед энэ дашборд хэсэг харагдана. За энэ дашборд дээр ямар мэдээлэлүүд байна вэ? Тухайн компанид байгаа одоо таны авах ёстой авлага өнөөдрийн байдлаар, за бэлэн бараа материалын өртгийн дүн өнөөдрийн байдлаар, борлуулалт эсвэл 30 хоногийн мэдээлэл энэ өртгөөр харагдана. За график хэсгээр нь болохоор өнөөдрөөс хойшоо 30 хоногийн орлого болон борлуулалтын мэдээлэл графикаар зурагдаж харагдана. За доошоо явуулахаар хамгийн их борлуулалттай бараануудыг ирэмбэлж харуулсан байгаа. За нөгөө талд нь болохоор хамгийн үлдэгдэлтэй барааг бас нэмэлж харуулсан байгаа. За тухайн барааны хэсэг дээр очингууд үлдэгдлийн тоо ингээд харагдаж байгаа. За энэ талд болохоор борлуулалтын тоо хэмжээг харагдана. За захиалгын биелэлт хэсэг маань диаграм байдлаар зурагдаж явна. За тухайн сард нь 7-7 хоног харилцагчийн тооцоо хэсгийн нийлүүлэлт буюу авлага хэсгийг нийлүүлэлтээр харилцагчийн тооцоо нийлэх тохиолдолд нэхэмжлэх үүсэх огноос сонгоо айснаар жагсаалтанд авлага болон авлага барагдуулсан гүйлгэний жагсаалтуудыг харуулдаг. За гүйлгэнүүдийг тулгаж үзээд эцсийн үлдэгдэл таарсан бол тооцоо нийлэлт хийнэ. За гүйлгэнүүдийг харахтаа он сараа болон төлөвөөр хайх боломжтой. За он сараа оруулан хайх товчийг дарснаар тухайн хугацаанд хийгдсэн гүйлгэнүүд гарч ирнэ. За тооцоо нийлэлт хийхдээ тооцоо нийлэх товчийг дарна. Он сараа оруулан хайснаар тухайн сонгосон хугацаанд нийт авлагын дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл харсан бол энэ хэвлэх товчон дээр дарна. Тооцооны үлдэгдлийн баталгаа хуудсан дээр тухайн шаардлагатай мэдээллүүд бүглэгдэн тамга тайван баталгаажуулснаар ийм хэлбэртэй харагдана. Энэ хуудсаа хадгалан авч цаан эндээ апплод хийн. Тэгээ хадгалах товчийг дарснаар тооцоо нийлнэ. Тооцоо нийлэлт амжилттай нийллээ. Тооцоо нийлэхэд заавал өдөр зааж өгдөг ба хэрвээ тооцоо нийлэх өдрөөс өөр өдөр нийлэлт хийхээр бол ийм мессеж өгнө. Нийлсэн тооцооны мэдээллийн дүн энд гарч ирж харагдана. Дэмжлэг үүсгэхдээ энэ товчон дээр дараа энэ уртлын чекүүд идэвхжин. За нэг болон олноор чеклэх боломжтой. Чекүүдээс сонгон дахин нэхэмжлэг үүсгэх дарна. За нэхэмжлэг үүсгэх цонхон дээр тухайн чекс авлагын дугаарнууд орж ирээд энэ дээр тайлбараа бичээд хадгалах товчийг дарна. Хэвлэх үйлдэлийг хийн. Шаардлагатай мэдээллүүд нь бүглэгдэн нэхэмжлэгийн дүнгууд гарч ирэх ба дэж байгаа баталгаажуулаад за апплод хийн. За апплод хийн хадгалах товчийг дарснаар нэхэмжлэх амжилттай үүслээ.